Hey, за юу яцхан үзэгчтэй News Sack in the House энэтэйг бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэндээ уламжлал болгон хүрдэг Монголын хипхопын товч тайм базаа мэдээлэл хүрэхэд бэлэн боллоо. Олон юм яриад явах шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Young Move-тэй холбогдож байгаа. За өнгөрсөн өдрүүд бол та бүхний мэдэж байгаачлан наадмын өдрүүд байсан. Тэгээд наадам ч гэсэн үнэхээр гайхалтай сайхан болсон. Уламжлалын дагуу бол жил болгоны наадмын нээлт анхаарал татдаг шүү дээ. За энэ жилийн наадмын нээлтэнд бол Монголын хипхоп салбарыг төлөөлж Young Move-ий бол тайзан дээр өөрийнхөө дуугаа их чиглүүлсэн. За мэдээж түүний хувьд бол уламжлалт хэм маяга орчин үетэй хослуулж уран бүтээл хийдгээр онцлогтой. За тиймдээ ч Move-ийн хувьд энэ жилийн наадмын нээлтэнд салбараа төлөөж дууллаа. Үнэхээр гоё байна. За энэ жилийн үндэсний баяр наадам дээр хипхоп салбараас өөр нэгэн анхаарал татсан зүйл гэх юм бол яах аргагүй рэпер инэрл байсан. Түүний хувьд бол наадмын өдрүүдээр стадиумын ойролцоо өөрийнхөө хуушурны асрыг ажилуулж бизнесээ эрхэлсэн байгаа. За магадгүй хамгийн анхны удаа хуушурны асар ажилуулсан рэпер болсон баха. Рэпер инэрлийн дараах ярилцлагыг та бүхэндээ хүргье. За сайхан надад ч нөө. Сайн байцгаана уу? Хуушур байна. Дуучин хуушур байна. Эцэг хүн дуулж байна уу? Эцэг хүн дуулж байна уу? Эцэг хүн нь ерөнхийдөө бол нөгөө нэг эрэгтэйгийнх нь болохоор эрэгтэнд хурцолж байна. Эмэгтэй нь болохоор бүксэн томорч байна. За хэрэг хүмүүжлэж байна. Оо гайгүй явж ийн тий. Гоё нар гараад хүн амтан ихсчлээ. Тэгээд сая бол айгу өвөл болж илээ. Сая өглөө бол өвөл болж илээ. Айгу хүтэн байлаа. Тэгээд хүм муутай байсан. Одоо нар гараад буцаас сэргэж эхэлж байна. Тэгээд сайхан байна. За энэ жилийн наадам бол таны хувьд нэлээд маркетингаргүй дурсамж болж ах шиг байна уу? Тийм тэгж ийн. Тийм анх удаага ингэж хуушур хийж оролцож байна. Тийм тэгээд бүх хэрэлдэж чадахгүй юм чи одоо ядаж хуушур хий. Та бүхийн дуу бас хийсэн шүү дээ. Хүмүүст нэлээд хүрч байна. Тийм хүрсэнд нь угаасаа хүрнэ гэдгийг мэдчихсэн л да. Хүмүүст жоохон хүрх гээд хийсэн юм л да. Ер нь хүмүүс хэр хүлээж авч явах шиг байна. Сэтгэлд хэрэг. Яг уу маш сайхан хүлээж авч ялээ. Тэгээд сэтгэл нь бас өндөр байх шиг байлээ. Тэгээд бас угаасаа тэрийг бас тооцсон. Таныг тооцоосны дагуу явж явах шиг байна. Харин тийм ерөнхийдөө бол тийм байна тий. Маркетинг нь бол нүүр царай нь бол та өөрөө юм шүү дээ. Тий, одоо яг би бас цаашдаа бас ерөнхийдөө бас миний нэг тийм мөрөөдөл гэх юм цаашаа нэг зорилгоч гэх юм уу эсвэл зүгээр бодож явдаг юм маань болохоор бас тийм Монгол хоолны тийм сүлжээ би болоосаа гэж хүсдгийн. Тийм яг Монгол хоол дэлхийд даяар тий. Тийм. Тэгээд тэрнийх нь нүүр царай нь би бас яг тэр KFC-ийн өвгөн шиг би байхыг ч үгүйсэхгүй. Move-ий болон инэрл нартай холбоотой иймэрхүү сонирхолтой мэдээллүүд цацагдсан бол за үүнээс ч дуртахгүй нэг beef гэх юм уу те за нэг иймэрхүү зүйл болсон. За энэ асуудал бол Монголын хипхопын анхдагчдын нэг гэж хэлж болох хар сандаа хамтлагийн хоёр гишүүний дунд үүссэн. За тухайлх юм бол хар сандаа хамтлагийн Мад анх өөрийнхөө Facebook дээрээ хүү аава амраа анх наадмын нээлтэнд ганцаараа миний нутаг дууг дуулж байна. Сони юм бэ гинэ. Тэр асуултанд би хэсэгхэн зур хариулж чадсангүй. Уг нь бид энэ жилийн наадмын нээлтэнд төр төмний хүндэтгэн хамтдаа миний нутаг дуугдуулж ижилхэн улаан дээлээ өмсөн тайзан дээр гарахаар ярилцсан. Гэтэл хэд хоногийн өмнөөс холбоо тасарч утсаач авсангүй. Монгол улсын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгэрүүлэгч Дэ Нацаг Доржин миний нутаг гэх энэ агуу шүлгийг дуу болгон бүтээж олон түмний хүртэл болгосон миний хөдөлмөр бүтээл. Гэхдээ би минийх гэж хизээж ээгодоогүй. Биднийх гисэр үдий хүрсэн. Миний аялгау, аранжов шиг найруулга шийдэл. Үүгээрээ би үргэлж
үргэлж бахархаж дуулах бүртээ ирч хүч энерги авч их орноороо бахархан омогчдгоо. Анд бүжгээ сайхан бүжгэлчдэг дээ. Амжилт алдар нэрээр ганцаараа амбицлах хүсэл хизээж хүнийг хол авч явдаггүй. Үүнийг өдийн насандаа ойлгосон баймаар бидний нөхөрлөлд алдаа оноо аль аль нь бий. Гэхдээ түүнээс илүүтэй хамтдаа бүтээл төрөвж, хамтдаа тайзан дээр асаж, хамтдаа түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж явсан сайхан дурсамж тоймгүй олон. Увээгүй зангчин уучлсаар л нөхөрлөлдөө хүлээцтэй хандаж ирсэн. Анд гэдэг нэрийг зөөх амархан, харин андын үнэнч зан итгэлийг насан туршдаа авч явах хамгийн хэцүү. За нэг иймэрхүү мэдээллийг бол өөрийнхөө Facebook дээр бичсэн байгаа. За мэдээж уламжлалын дагуу энэ жил хар сарны хамтлаг бол наадмын нээлтэн дээр дуулсан. Гэхдээ ганцаараа амраах дуулсан. Харин хамтлаг яг яагаад бүрэн бүтэн бүрэлдэхүүнтэй дуулаагүй вэ гэдгийг бол Мата ах өөрийнхөө Facebook дээр бичсэн байх шүү дээ. За тэдний хоорондын үйл ойлголцлын асуудал бол энэ постноос харахад ганцхан энэ удаагийнх биш бололтой. Мата ахын энэ мэдээллийн хариуд бол амраахын хувьд ямар нэгэн байр суурь, ямар нэгэн Facebook пост, сториг бол ерөөсөө хийгээгүй байгаа. За тэгээд ямар ч тач өнгөрсөн 7 хоногт үндэснийх баяр наадамтай холбоотой нэг иймэрхүү хипхоп салбарын асуудлууд олонний анхаарлыг татлаа. MLB-д Newsack 111 нэрээр 200 урамшуулаарай. За дараагийн сэдв бол рэпер Quizad холбогдож байгаа. За түүнтэй холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл наадмын өмнө буюу 7 сарын 6-нд цацагдсан байна. За тухайлх юм бол Newsroom хэмээх сайт дээр Quizad буюу Б Батцэнгэл хотын даргын зөвлөхөөр томилогдлоо. За нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч П Пүрв давга баг бүрэлдэхүүнийг бүрэлдүүлж орлогч зөвлөхүүдэд томилж эхэллээ. Хотын даргын шийдвэрээр олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр дуучин Quizad буюу Б Батцэнглийг томилсон байна. Тэрээр ийхүү хотын удирдлагын багт багтснаар нийслэлийн иргэд олон нийтийн санал гомдлоо харилцаа холбооны бодлогыг хариуцсан ажиллахар болжээ. За нэг иймэрхүү мэдээлэл бол цацагдсан байгаа. За үүн дээр бол иргэдийн байр суурь нэг иймэрхүү байдалтай байсан. Рэпер Quizad ахын хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Бүр эртнээсээ л ингэж те улс төр ерөнхийдөө орсон улс төрийн замлаар бол айгүй олон жил явж байгаа миний мэдхээр. Харин цаадны хувьд бол сүүлийн үед уран бүтээл огт хийхгүй байгаадсан. Гэхдээ Facebook дээр бол Reels нь айгүй сайн явж байгаа. Рэпер Quizad-гийн хувьд саяхан буюу 7 хоногийн өмнө Newspress MN гэх сайт дээр нэг иймэрхүү ярилцлагыг өгсөн байсан. Зүгээр ингээ иргэний хувьд харж байгаад ардын нам бол одоо тэр нам доторх пирамид сүлжээ те нэгнээ татдаг ч гэдэм үү ийм байдлаар ажиллаж ирсэн гэдгийг бол хүн болгол мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ ардсан намын гишүүн таавар ардсан намын гишүүний хувьд энэ ажлын байрны санал одоо жишээ нь яаж ирсэн бэ? Энэ одоо албан тушаалын улс төрийн тохироо юм уу? Эсвэл таны мэрэгжлийн ур чадвараар харж томилогдсон гэж үзэх ёстой юу? Би 2013-аас 16 онд Батүл дарга үед нийслэлийн соёл урлагийн газрын даргаар 4 жил ажилласан байна. За тэгээд яг энэ цаг мөчөөс хойш би иргэн хүний хувьд Улаанбаатарын бүхэл асуудлыг ингэж хийсэн, тэгж хийсэн гэдэг ингэ шаналж бодож явдаг юм иргэн болсон. За тэгээд санаандгүй байдлаар Пүрв давг засаг даргатай таарлаад өөрийнхөө үзэл санааны тухай ярьлаа л да. Яг иргэн төвтэй хотын удирдлагын бодлого чиглэл баримталж байгаа гэдэг энэ үзэл санаа агуулга нь минийхтэй давхцсан, таарсан. Тийм учраас намайг өөрийнхөө багт хамтран ажиллах одоо энэ саналыг хэлсэн би хүлээн аваад маш баяртайгаар эргээд би Улаанбаатар хотод ажиллах эрхтэй юу гэдэг эрхтэй. Хотынхаа төлөө ажиллая. За ийм боломж олдож явахад нь татгалзуул би бас хүүхдүүдтэй юу гэж хэлэх вэ? Бидний үе болвол ялтчгүй хотоо хүүхдүүдтэй өвлүүлэх дундын гүүр зуучлалын үе учраас ядаж нэг энэ хотоосоо нэг дайчхааргүй хэмжээний хотыг бий болгохын гэж хүсэж зорддог. Тэгэхээр айл нам гэдэг бол хоёрдугаар асуудал болчиход байна. За тэгээд өнгөрөх 7 хоногудад рэпер Quizad холбоотой нэг иймэрхүү мэдээлэл анхаарлыг татлаа. MLB-д Newsack нэрээр 200 урамшууллаарай. За дараагийн сэдв бол хөгжмийн продюсер аялагч болон Лео Рохас нартай холбогдож байгаа. За хэрвээ та бүхэн манай базааны сүүлийн дугааруудыг үзсэн бол Лео Рохас болон аялагч нартай холбоотой мэдээллүүдийг ерөнхийд нь мэдж байгаа шүү дээ. Аялагч ахын хувьд бол 3А төслийнхаа хүрээнд дэлхийд алдартай памфлет хөгжимчин Лео Рохастай уран бүтээл хийж байгаа. Леогийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт Монголд ирээд буцсан. За тэгээд энэ талаар болон өөрөө тэдний хамтарсан уран бүтээлийн талаар хөгжмийн продюсер аялагчтай миний хувьд бол ярилцсан байгаа. За Newsack үзэгчдэд баяр наадмын мэндийг дэвшүүлье. Тэгээд Лео Рохас сая Монголд ирээд явлаа. 6-аас 11-ний хооронд 5 хоногийн
аялалтаа хурж ирлээ. Сая Германд бидгээд уулзалтаа хийж явах хугацаанд хамтарсан уран бүтээлээ хийхээ өмнөхөн Монголынхаа үндэсний баяр наадмыг тохиолдуулаад бас Монголдоо нэг албан ёсоор урыг гэдэг үднээс Лиора хосыг Монголдоо урьж авчирсан байгаа. Тэгээд маш ахуй хөтөлбөртэйгээр нэлээд цөөхөн хоног ч гэсэн нэлээд одоо хөтөлбөрүүдийг үзүүлж хамтдаа хөдөө орон нутгаар явж Монголынхаа үндэсний баяр наадмыг үзүүлж нэлээд ямартай өндөр сэтгэлтэй манай ингээ бутсан байгаа. Тэгээд одоо эргээд 8 сарын эхээр бидний одоо хамтарсан хамгийн ихний хөгжмийн бүтээл Герман улсад, Монгол улсад ингээ хоёр талдаа клипний зураг авалт хийгдээд ихний уран бүтээл маань ингээ 8 сарда клиптэйг албан ёсоор цацгахад бэлэн болж байна. Одоо ихний сонсох байдлаар бол демо маягийн хөгжмнүүд маань бол ерөнхийдөө бэлэн болцсон. Одоо баяр наадам өнгөрсний ар дээр одоо нэмэлт хөгжмийн найруулга болон үндэсний хөгжмийн дуурал симфони оркестр гэдэг ч юм уу ингээд ерөнхий найруулгуудаа хийгээд 8 сарын эхээр одоо Лиог дахиж Монголд авчираад би өөрөө Европын байгальд очиж ингээ хоёр талдаа ингээ клипнийхэн зураг авалтыг хийхээр төлөвлөгдсөн ингээд ажилдаа орсон явж байна. Өнөөдрийн бичлэгтээ манай Монгол хүүхдүүдийг дэлхийн шилдэг их сургуулиудад өрсөлдөх чадвартай, насан туршдаа суралцах дадалтай иргэн болгон бэлтгэдэг Octolore нь London School хамтран ажиллаж байна. Тус сургуульд хүүхдүүд 3 ба түүнээс дээш гадаад хэл суралцаж, дүрм цээжлэхээс илүү сонирхолтой ном, яриа, практик орчноор дамжуулан хэлээ эзэмшдэг. Ахлах ангид IELTS, TOEIC, HSK зэрэг олон улсын шалгалтанд системтэй бэлтгэн. Үүнээс гадна хүүхдүүд өдөр бүр спортоор хичээллэж зөв дадал, хандлагыг багаас нь төлөвшүүлдэг. Сурагчид AI технологиг ашиглан төсөл хэрэгжүүлж бизнесийн санаагаа бодит болгох боломжтой. Монгол хүүхдүүдийг дэлхийн иргэн болгоход бэлтгэдэг Octolore нь London School-тэй холбогдохыг хүсвэл тэдний Facebook хуудас болон 7222 тэгтэг 11 утсаар холбогдох боломжтой. Octolore нь London School-тэй баярлалаа. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв Rap DJ шоутай холбогдож байгаа. Rap DJ Battle Show-ны хувьд бол та бүхэн мэдж байгаа анх гарсан цагаас сал хойш үдээ болтол бол хипхоп сонирхогчдын анхаарал донд байсаар ирсэн. За энэ төслийн хувьд бол маш амжилттай явж байгаа. Яг одоогийн байдлаар бол бүр season 4 нь үргэлжлээд явж байгаа шүү дээ. Маш өрсөлдөөнтэй. Харин өнгөрсөн 7 хоногийн хувьд шоутай холбоотой жаахан таагүй мэдээ цацагдсан. За энэ нь юу вэ гэвэл Rap DJ шоуны оролцогч Ardыг бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. За цаадны хувьд одоо Instagram story-гоор дамжуулан шүгэл үлээсэн гэх юм уу да. Ямар ч тач дараах хэдин сторик хийсэн. Rap DJ-гийн талаар хэдэн үг хэлье. Өмнө нь зах зуухаас нь ч зохион байгуулагчдад нь хэлжил байсан. Зүгээр үеийн хичээж байгаа залуусыг муухай суг болгож харагдуулахаа болооч. Та нарын хаастлын төлөө хүсэл мөрөөдөл, сонирхлынхоо төлөө юм хийж байгаа эдгээр залуучууд захын нийгэм нинжад халтар золбон алиалагч дуудуулаад явж явах ирэхгүй шүү. Одоо энэ бүр уйтгартай хошин шог ч юм уу, хипхоп батл ч юм уу, онцгой таадаг тэмцээн ч юм уу болцсон байгаа байдал цэвэр зохион байгуулалтын алдаа хэд ашиг харсан байдалтай холбоотой. Нэг яагаад гэвэл өмнөх сизнүүд дээр одоо ч тэр дундуур нь хидэрхий их спешиал зохиосон IP TV-д зарах гэж тэрнээс нь болж хүмүүс залхан райм нь шавхагдсан. Санаанууд нь үлэг болон эднэр чинь раймing машин биш штэ. 2 стрит батл, хип-хоп гэснээ UB комедигийн дайралцааны загварыг дуурайж ажилдаг. Мега ах хідүүлээ дайралцаан шиг болцгоё гэсээр байгаад сүүл холбогдог дайралцаан болцгоосон. Ямар ч хип-хоп сүнсгүй үзэж байгаа малнууд нь ч тэр хошин шог үзэж байгаа айтай рэп батл гэж мэдэхгүй. Гарууд нь ойлгохгүй юм суг гээл. 3 шүүлтэн дээр бол үнэхээр маш хайнга хариуцлагагүй ханддаг. Бүтэн 4 сизон 30-40 дугаар гарсан хэрнээл зүгээр яг яаж шүүгээд байгаа нь мэдэгдэхгүй. Ямар ч аналист хийхгүй. Цэвэр өөрийн үзмжээрээ хайнга дээшээ харж байгаа л тэгс ингэсгээл өгчгдөг. Эсвэл зүгээр инээдтэй байсанд нь, эсвэл сүүлд нь нэхэсэнд нь эн чинь өчнөө залуусын ажил төрлийнхөө хажуугаар нойр хоолгүй өчнөө сар бэлдсэн хөдөлмөрийг нь үнгүүдүүлдэг. 4 амлсандаа хүрдэггүй. Season 1 champ 10 сая гэж сурталчилгаа тарааж оролцогчдоо авсан. Гэвчиг Monica Payback-т 1 саяыг өгсөн. Үлдсэн 9 саяд нь дуу клипний ирэх гэснээ 3 план дээр авсан муу эдиттэй хар цагаан клип хийж өгөх 9 саяын баажтай хизээж хүрээгүй. Season 2-ын champ тэмүүлэл бас л мөнгөө дутуу
авсан. Анх зарласан шагнал нь 11 сая бас тэгэл 800к овуулж цувуулаад авсан. Муугч нь үзэх гэж биш. Эсвэл муу санаж ийм юм бичээгүй шүү. Зүгээр л хар багаасаа ийм шудраг бос юмд дургу байсан болохоор бас нээ дотор бааталтаж байгаа хүмүүст энийг мэддэг ч хэлэхээр санал нийлдэг. Өөрсдөө ярьдаг хэрнээ хасагчна гэж айдагдаа ч юм уу, яадаг ч юм үгээ залгидгаа. Бүгс үнсэх хошин шогч байх замаа сонгодог. Тийм болохоор би бүгднгийнх нь өмнөөс хэлчихээ дөө. Илүү сайжраасаа, илүү гоё болоосоо, хипхопороо байгаасаа гэж би хүсдэг. Тэрний төлөө оролцогч байхдаа бүхий л чадлаараа хичээдэг байсан. Энд чинь үүсэж хөгжөөд удцсан гудамжны урлаг. Бас худлаа үнэн калчер авч явж байгаа хүмүүс гэдгээ бодох хэрэгтэй штэ. Зарим нь найзууд ах トゥ нарч гэсэн та нар бас аимхай шүү. Яг үнэндээ зүгээр л Facebook дээр тархиа угаадгсан хідэн ажилгүй юмнууд нь зориулж үг бичдэг, хипхопын хайдаг, инээдтэй байхыг нь сонгодог, урсгал дагаж сэлхийг сонгодог, хармаанда салавчаа нуудгаа. За нэг иймэрхүү мэдээллүүдийг бол хийсэн байгаа ардгийн хувьд. За мэдээж тухайн оролцогчийн хувьд болвол санаанаасаа ямар нэгэн зүйлийг бол зохиож бичнэ гэж байхгүй. За мэдээж түүний бичсэн энэ стори дээр бол авах зүйлч байна, бас хаях зүйлч байна. За үүний хариуд бол Black Squad болон рэпер Mabrant-ийн зүгээс ямар нэгэн хариу мэдээлэл сториг ерөөсөө огт хийгээгүй. Гэхдээ шаардлагатай гэж үзэх юм бол рэпер Mabrant-ийн хувьд яг өөрөө гарч ирээд бол мэдээлэл хийх байхаа тунгуудахгүй. За ардгийн хэлснээр бол яг харахгүй л сүүлийн дугаарууд жоохон дайралцааны хэм маягтай ч юм уу те стрит батла жаахан алдчихсан байгаа харагдадсэн шүү дээ. За түүний хувьд бол ямар ч байсан энэ асуудлын талаар зөрөгтэй хамгийн түрүүнд дуурсан байна. Мэдээж одоо бидэнд эсрэг талын байр суурь буюу рэпер Mabrant болон Black Squad-ийн байр суурь үзэл бодол мэдэгдэл бол хамаагаас чухал байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэп дивжээ батл шоутай холбоотой нэг иймэрхүү асуудал олонний анхаарлыг татлаа. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Манай суугийн 61.2% нь огт subscribe даралгүй үздэг юм байлээ. Тийм учраас залуусаа манай суугт subscribe дарж нэгдээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаут төр баяртай үзэгчтэй.